Сайн байцгаана уу? Дэлхийн өнцөг булан бүрд суугаа монголчуудаа зориулсан шинжилгээний танин мэдхүй их хэл дээрээ хүрэхээр зорьдог. Гадаа шоу нэвтрүүлгийн маань бэлгүүний хөтлж явдаг дугаар эхэлж байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоног сонирхолтой юм юу болвоо гэхээр ямар ч байсан миний бэлдэж ирсэн хоёр мэдээ. Нэг нь бол өнгөрсөн 7 хоногт болсон одоо шинээр гарсан мэдээний тухай ярина. Нөгөөх нь бол 2 сарын 28-ны өдөр болох үзэгдлийн тухай ярина. Тэгэхээр 2 сарын 28-ны өдөр ямар үзэгдэл болох вэ гэхээр 6 гариг нэг шугамд орж байгаа бид нар харах боломжтой гэсэн үг. Тэгэхээр сонирхогчийн одон орон судлаач нар одон орон сонирхогч нарт бол маш гоё боломж таарж байгаа юм л та. Тэр нь юу гэхээр бид нар дэлхий дээрээсээ нар жаргасны дараа 6 өөр гаригийг нэг дор дурандах боломжтой болж байна гэсэн. За энэ маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс их буруугаар ойлгоод байдаг. Тэрний юу гэхээр 6 гариг нэг шугамд орж ийн гэхээр одоо бид нар Нарны аймгийн ингээд гаригуд байж байгаа шүү дээ 8 гариг байж байгаа тэгэнгүүтийг Нарны аймаг дотор ингээд дарааллаад нэг шулуунууд аваа зогсцсон байх тийм маягаар төсөөлөд байдаг. Энэ бол үгүй. Хэрвээ тийм байсан бол бид нар шөнийн тэнгэрээс үлдсэн тэр нөгөө 7 за 6 гаригуудаа нэг дор харах боломжгүй шүү дээ та жоохон төсөөлөд үзэх юм бол энэ нэг дор 6 гариг нэг дор харна гэдэг нь тэгэхээр юуг хэлээд байгаа вэ гэхээр дэлхий дээрээс харахад тухайн 6 гариг маань нэг шулууны дагуу болж харагдана гэсэн үг байхгүй. Түүнээс биш Нарны аймгийнхаа хөдөлгөөн дотор бол нэг шулууны дагуу орсон гэсэн үг биш. Мөн энэ бас нэг юмыг зүгээр сануулж хэлэхэд тухайн ямар нэгэн гаригууд Нарны аймаг дотроо ч гэсэн Нарны аймаг дотроо ингээд нэг шулууны дагуу орлоо шүү дээ тэглээгээ тэр нь ямар нэгэн одоо онцгойгоод үзэгдлийг яахгүй юу гэдүүлээ зөөнөхгүй тэр нь ямар нэгэн юм онцгой одоо дэлхийн сүм гэдэг чинь наазахын хүмүүс их тэгж итгээд байдаг ш. Тиймэрхүү янз янзын зөнгүүд байдаг тиймэрхүү ямар нэг юм болохгүй. Тэр бол зүгээр л энэ бүх 8 гариг болон Нарны аймгийн бусад 40 мянган хэдэн 100 мянган объектууд байж байгаа ш. Бүгд л нарыгаа тойроод эргэж байгаа тийм өөр өөрсдийнхөө хурдаар нарыг тойроод эргэж байгаа. Тэр эргэж явах тохиолдолд мэдээж бүгд нэг юм нэг шулууны доор орох магадлал тийч байж байгаа шүү дээ. Маш ховорч гэсэн тэр магадлал нь байж байгаа шүү дээ. Тэр л зүгээр тэгж таарна гэсэн үг. Түүнээс биш тэгж таарлаа гэд ямар нэгэн одоо юу ч хийж болох юм ямар нэгэн хүч мүчээр энергээр тэр нь дэлхийд нөлөөлөд дэлхийг сөнөөнө гэдэг ойлголт байшгүй юм байх боломжгүй. За энийг өөрөөр ингэж сэтгэж болно. Өөр Нарны аймаг байна гэж төсөөлчихгүй тийм. Манай ертөнцид одоо чинь манай галактик дор хаяж нэг тэрбум Нарны аймаг байгаа шүү дээ. Тэдэр дээр ч гэсэн адилхан өөр гаригууд нэг шугам дээр орчих юм бол тэр гариг нь сүнэх болов гэж төсөөлөхөд чи шал утгагүй санагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр манай дэлхий бол тэр бусад гаригуудаас ямар нэгэн онцгой шин чанаргүй шүү дээ. Тийм үү? Яг хүн төрлөختөн байгаа гэдэг онцгой шин чанар байгаа. Бусдаар бол тэр онцгой шин чанар байхгүй. Тэгэхээр тэнд ямар нэгэн тийм элдийн үнзийн энерги дэлхийг сөнөөд үзвэл болохгүй нах. Нөгөө тал тэгвэл яаж энэ 6 гариг чинь нэг шулуун дээр харагдаад байгаа юм бэ гэж асууж болно шүү дээ. Тэгэх юм бол харин сонирхолтой бодлого болох байхгүй. Тэр нь юу вэ гэхээр манай Нарны аймгийн объектууд за бус жижиг объектуудаа хэдүүлээ орхичээ тийх үү. Одоо солирч юм уу сүүлд дод гэх мэт объектуудыг орхиод зөвхөн Нарны аймгийн гаригуудаа бодъё л доо. Гаригуудаа бодоход 8 гариг ингэж байж байгаа. Тэр 8 гаригууд маань нарыг тойрж ирэхдээ нэг хавтгай дээр хөдөлж идэг байхгүй. Бүгд нэг юм хавтгай дээр тухайн Нарны аймгийн гаригуудаа тойрж ирж идэг гэсэн. Бид нар энийг эклиптикийн хавтгай гэж нэрлэдэг. Одоо орнд эклиптикийн хавтгай гэж нэрлэдэг ба. За ийм нэг хавтгай дээр тойрж иргэдэг. Дэлхий маань өөрөө тэр эклиптикийн хавтгай дээр нарыгаа тойрж иргэдэг. Ингэнгүүт бусад гаригууд маань ч гэсэн энэ нэг хавтгай дээр нарыг тойрж иргэж байгаа учраас нар жаргах үед бусад одоо жишээ Нарны аймгийн гадна байгаа гаригуудыг харах боломжтой болно тийм үү. Одоо нэгсэн дэлхийгээс гадагшаа байгаа гаригуудыг гэсэн үг шүү дээ тий. Бархас бод, санчир тэгээ юу лээ Тэнгэрийн өн далайн ан гэсэн гаригуудыг харах боломжтой болно тий. Мөн яг нар жаргаж явах үед бид нар сугар болон буд гаригуудыг харах боломжтой тий. Эсвэл нар мандж явах үед ягаад гэвэл Нарны аймгийн дотоод хэсэгт байгаа гаригууд шүү дээ тий. Илүү нартай ойрхон гаригууд нь. За ингээд нар жаргалаа. Тэнгүүд нар жаргана гэдэг чинь ямар үзэгдэл вэ? Зүгээр л дэлхийд тэнхлэхээ эргэж байгаа шүү дээ, тий. Дэлхийд тэнхлэхээ эрэнгүүд дэлхийн сүүдэртэй хэсэг буюу шүн болж байгаа хэсэг чинь гадагшаа харна гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүт яг нар жаргасны дараахууд яг огцон гадагшаа харж хоног жижигхэн мууж харагдаж шүү дээ. Тэр үед нөгөө яг тэр жижигхэн харагдах мууж дээр нь
манай бусад нарны аймгийн гадаад дөрвөн гариг нь явж гин гэсэн үг байхгүй. Өөрсдийнхэн өөр байралтай тий. Нөгөөх нь дэлхий дээрээс хэдүүлээ тэнгэр дээрээсээ харахаар эклиптикийн хавтгай дээр байгаа учраас нэг шулууны дагуу болж харагдаад байгаа байхгүй. Тэгээд нэмэх нь энэ дээр өөр нэг гоё юм нь юу вэ гэхээр энэ удаагийн 28-нд болох энэ гаригуудын одоо цуглаан гэх юм уу да тий. Гаригуудын цуглаан дээр буд сугар гариг маань хоёр гариг маань харагдах боломжтой. Тэгэхээр яг нар жаргасны дараа яг нарны араас буд сугар гэдээ явж гин гэсэн. За тэгээд бүр нар жаргангууд яах нь араас нь Бархасвад, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван гэсэн гаригуудыг харах боломжтой байх нь. Тэгэхээр асуулт гарч ирэн тийм үү. Наа чи яг яаж харагдах юм бэ гэд. За нэгт өмнө нь одоо орны дурангаар харж үзэж байгаагүй эсвэл ямар нэгэн байдлаар энгийнүүдэрээ ч юм уу гариг харж үзэж байгаа хүмүүст бол энэ маань яг нөгөө нэг бидний Google-с сайдаг зураг шиг харагдахгүй тий. Ихэнх нь Google дээр байдаг зургууд бол асар хол байгаа гаригийг татаад авсан зургууд. Тэгээ маш удаан гэрэл цуглуулж байгаа зургууд учраас тийм тод гоё харагддаг. Шүн босоо хүний нүд өнгө ялах чадваргүй болно. Дээрэс нь асар хол байгаа объектуудын гэрлийг бидний нүд ялах одоо нөгөө гэрлийн өнгийг бидний нүд ялах боломжгүй байхгүй. Тэгэхээр тэнцээ бол тийм юм зурган дээр гадагшныхгүй өнгөлөг юм харагдахгүй. Зүгээр харин дурангаар харахад юу харагдах вэ гэхээр жишээ нь Бархасвад гариг бол маш том юм бөмбөлөг тий. За яг хоо маш гоё фильтрүүд хэрэглэх юм бол Бархасвадын нөгөө авраг улаан толбыг бүдэг улаан цэг маягаар харах боломжтой. Тэгээд дөрвөн Галилеийн дагуул нь харагдана. Санчир гариг бол дурангаар харахад жижигхэн зураас харагдана. Яг дөрвөн санчир гариг нь бүслүүртэй шүү дээ. Тэгэхээр тэр бүслүүрийг тэгж харах боломжтой. За Тэнгэрийн ван, Далайн ван хоёр бол ерөөсөө нэг юм жижигхэн цэг од шиг цэг харагдана. Гэтэ одноос жоохон том. Тэгээд сайн ажиглаж чадах юм бол тойроод дагуулууд байгаа нь мэдэгдэнэ. Жижигхэн цэгүүд байгаа нь мэдэгдэнэ. Тэгэхээр яг дурангаар ажиллах юм бол иймэрхүү объектууд харна гэдгээ бид нар төсөөлж харах хэрэгтэй. За тэгвэл хизээ харах вэ? Тэгэхээр хамгийн боломжтой гоё харах мөч нь 2 сарын 28-нд нар жаргасны дараа 30 минутын дараа гэрээсээ гарахад бол гэтээ яг хөө бас гэрээсээ гарахаар манай хотод чинь ялангуяа гэрлийн бохирдол гэдэг юмнууд байгаа шүү дээ. Гэрлийн бохирдлоос болоод тэнгэр илүү бүтгэн харагддаг тийм үү. Яг бол ойр орчмын гэрэл маань гэрлийн бохирдол үүсгээд байгаа. Тэгэхээр мэдээж хотоос гарсан дээр одоос дулаарсан юм чи хаалдаж гайгүй байгаа. Хотоос гараад нар жаргаснаас 30 минутын дараа нар жаргах зүг рүү баруун зүг рүү харна гэсэн үг тийм. Баруун зүг рүү харах юм бол энгийн нүдээр ямар ч байсан буд сугар хоёр харагдах хэвээр. Тэгэхээр яг олж харахад хэцүүлтэй. Яг тэгэхээр яг нарыгаа дагцсан явж байгаа буд сугар маань. Тэгэхээр нүдээ жоохон хэдүүлээ хайрлах хэрэгтэй. Тэгэхээр нар яг тэнгэрийн хаяагаар орсныхын дараа тэнд хоёр цэг харагдах нь буд сугар хоёр байх нь. За тэгээд яг тас харанхуй болонгууд араас нь хид хідэн гэрэлтэй зүгүүд харагдах нь яг нь Бархасвад, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван гэсэн гаригууд харагдав. За эдгээр гаригууд маань энгийнүүдээр харагдана. Бүр илүү гоё тод харъя гэх юм бол энгийн малчны дуран байдаг шүү дээ. Тийм дурантай гарч болно. Эсвэл сонирхогчийн телескоптой гарч болно. За эдгээр малчны дуран ч юм уу эсвэл сонирхогчийн телескопоор бол санчрын бүслүүр харагдах боломжтой. Бархасвад гаригийн дөрвөн аврах том дагуул нь харагдах боломжтой. Тэгэхээр энэ 2 сарын 28-ны өдөр бол одон орон сонирхдаг хүмүүст за тэнгэр ширтэх дуртай хүмүүст ийм сонирхолтой гоё үзэгдэл болох нэ. Тэгэхээр та хэд маань алдалгүй харахыг хичээгээрэй. Болов гоё зураг авцгаагаараа тий. Одоо орны гоё зургууд авах юм бол Санчир Бархасвад хоёрыг нэг юм дуран одоо харах хүрээний дотор оруулж авах юм бол маш сонирхолтой зургууд гарч магадгүй. За дараагийн мэдээ өнгөрсөн 7 хоног юу болсон бэ гэхээр саяны мэдээ бол энэ 7 хоногт болох юмны тухай ярьлаа шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ гэхээр стандарт онол гэж байдаг тийм үү. Өмнөх за дугааруудад зөндөө ирсэн стандарт онол бол өнөөдөр биднэрт байгаа хамгийн сайн квант физикийн онол тийм квант физикийн онол. За энэ онол маань өөрөө цөмийн хүчтэй харилцан үйлчлэлийг тайлбарладаг. Тухайн цөмийн хүчтэй харилцан үйлчлэлийг тайлбарладаг хэсгийг бид нэр QCD буюу Quantum Chromodynamics гэж нэрлэдэг. Цөмийн одоо хэрхэн цөм бүтсэн бэ гэдгийг тайлбарладаг онол нь гэсэн үг, хэсэг нь гэсэн үг. За дараа нь цөмийн сул харилцан үйлчлэлийг тайлбарладаг хэсэг байгаа. За тэр нь болохоор яагаад атомын цөмүүтэй, яагаад элементүүд цацраг идэвхтэй байдаг вэ гэдгийг л хамгийн амархнаар тайлбарладаг онол гэсэн. За ингээд 3 дахь хэсэг нь болохоор Quantum Electrodynamics буюу Quant Electrodynamic гэж байгаа. За энэ маань өөрөө цагалгаан сорон зайн харилцан үйлчлэлийг квант түвшинд нь тайлбарладаг онол гэсэн үг. За энэ онол маань өөрөө хамгийн анхны квант орны онол болсон. За Ричард Feynman тэргүүтээ физикч нар бол 100 жилийн өмнө хамгийн анх энэ онолыг бүтээсэн байна. За өдгөө хүртэлх хүн төрөлхтний бүтээсэн хамгийн сайн туршилттай таардаг онол. Квант
электродинамик маань. За тэр нь яаж таардаг вэ гэхээр би одоо ямар нэгэн электрон гэдэг бөөмийн соронзон моментийг хэмжихэд наривчлал гэдэг юм байгаа шүү дээ. Таслын арга хэдэн орон оноллын таамаглал болон туршилтын хэмжилттэй таарж байна. Тэгэхээр квант электродинамик бол 12 орон таардаг байхгүй. Нэгсэндээ тэр бөөмний наривчлалтаа ямар нэг юм таамагладаг гэсэн. За энийг зөвхөн өдөр тутмын хэлэнд хэлэх юм бол маргааш 2 цаг 20 минут 20 секунд 20 дойл дээр яг юу болохыг наривчилж хэлэх чадвартай онол гэсэн үг байхгүй. Энэ бол зүйрлэл шүү манайхан тий. Түүнээс яг юм нэг ямар нэг иймэрхүү юм тайлбарладаг онол биш тийм үү. Тэгэхээр зөвлөж хэлэх юм бол ийм өндөр наривчлалтаа таамаглал дэвшүүлж чаддаг онол гэсэн. Тэгэхээр энэ онол маань өөрөө цахилгаан цэнхтэй биеүүдийн хооронд харилцан үйлчлэлийг тайлбарладаг учраас тодорхой хэмжээнд шалгахад хялбархан дээрээс нь маш өндөр наривчлалтаа шалах боломжтой байдаг. Тэгэхээр өнгөрсөн тоногт энэ өндөр наривчлалтаа шалгасан хэмжилтийн үр дүн гаргасан байна. Тэгэхээр юу хэмжиж вэ гэхээр устөрөгчийн атомыг хэмжсэн. Устөрөгчийн атомыг хэмжих бол ерөөсөө квантын электродинамик болон өөр бусад QCD ч байсан хамаагүй тийм. Эдгээр онолуудыг хэмжих хамгийн гоё атом багхгүй. Яагаад вэ гэхээр устөрөгчийн атом ч айгүй энгийн систем шүү дээ. Нэг протон, нэг электрон явж байгаа тийм. Нэг эрэг цэнэгтэй цөм, сөрөг цэнэгтэй электрон. За яг хөө тойрж ирэхгүй тийм электроны үүл байж байгаа тийм ч. За энэ системийг хэмжсэн байна. За юуг нь хэмжсэн бэ гэхээр тухайн электрон маань тухайн одоо бид нар хийм дээр 10 жилдээ үзчихсэн тийм 2s-ийн 2, 2p-ийн 2 энэ төргээл нэг орбиталын энергиуд гэдэг. Тухайн атомын цөм маань электрон шил дээр юм орбиталын энергиудтэй байдаг. Тэнгүүт би гаднаас нь ямар нэгэн гэрлээр буудчих юм бол тухайн электрон энергитэй болоод өөр орбитал дээр очиж байжгаад буцаад тухайн гэрлээ тийм энерги цацж гаргаад өөр орбитал руу очдог. За энэ хооронд нэм энергийн шилжилт явагдаж байгаа. Тийм орбиталын электронын маань орбиталын шилжилт явагддаг гэсэн. За энийг квант механик ашиглаад бид нар нэлийн өндөр наривчлалтаа бодчихвол тийм наадсахаар мянганы наривчлалтаа энэ тооцоо хийж болдог. За нэмэх нь квант электродинамик орж ирснээр яасан мэхээр харьцангуй тусгай онолын нөлөөнүүд орж ирж байгаа. Тэр нь Диракийн тэгштэглэл гэдэг тэгштэглээс гаралтай юм нөлөөнүүд орж ирж байгаа. За тэднийг тооцоод үзэх юм бол түрүүний тэр бүүмний наривчлалтаа тооцоонууд хийх боломжтой бол. За мэрэгжлийн хэлэнд бол ламбын шилжилт гэдэг юм шилжилтүүд байдаг. За тэрийг ингээ яг бүр тэр бүүмний наривчлалтаа таамаглах боломжтой. За ингээд нэмэх нь одоо юу орж ирэх вэ гэхээр ихэнхдээ бид нар протоныг одоо математик цэг гэж үздэг байхгүй геометр цэг гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр бол протон тийм биш шүү дээ. Бодит байдал дээр бол протон чим эзлэгүнтэй битвэж байгаа. Цэг биш. За протон маань юм эзлэгүнтэй болчхоор тухайн протон чи эерэг цэнэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө эерэг цэнийг маань нэг юм жижигхэн цэг дээр очиод төвлөрсөн биш. Тодорхой эзлэгүнийг дагаад тархсан байдалтай болчихж байгаа байхгүй. Тэнгүүд тэр цэнийг зүгээс хажууд нь байгаа нөгөө нэг электронд үзүүлэх нөлөө маань протоны хэмжээнээс шалтгаалаад жоохон ч гэсэн хөдөлгөх нь шүү дээ, өөрчлөх нь шүү дээ. Жоохон ч гэсэн өөрчлөлтийг тэнд өгөх нь. Тэгэхээр энэ хэмжээг нь хэмжсэн гэсэн. Энэ хэмжээг нь хэмжихдээ тухайн электрон маань 6p-ийн p энерги орбиталаас 2s энерги орбитал руу буухад ямар хэмжээний давтамж гаргаж байгаа энэ хэмжээд нэгснээ энергийг хэмжиж юм гэсэн. Ингэж хэмжихдээ триллионы наривчлалттай хэмжсэн ба. Нэгсэндээ таслын ард хэдэн орн гэсэн 15 орн гэсэн үг шүү дээ. Маш өндөр наривчлалттай хэмжсэн байхгүй. Одоогоор хийсэн устөрөгчийн атом дээр хийсэн хамгийн өндөр наривчлалттай хэмжилт. Энэ хэмжилт маань өөрөө биднэрт протоны хэмжээний протоны радиусын тухай маш өндөр наривчлалттай утгыг гаргаж өгсөн. Тэгэхээр ийм өндөр триллионы наривчлалттай хэмжээд протоны радиусыг тэг 100 мянганы 8406 фемтобар гэж гаргасан байна. За 1 фемтобар гэдэг бол атомын нэг радиус гэж ойлгочулна. Яг нарийн ширээний сонсогч нар маань 1 фемтобар хэд вэ гэж ChatGPT-ээс сууд хэдэн метр гэдэг гаргаад өгөн тийм болохоор хэлээд яг хөө. Тэгэхээр ийм өндөр наривчлалтаа гаргасан, хэмжиж гаргасан ус. За энэ хэмжилт маань өөрөө өмнөх мион системийн хувьд хэмжсэн хэмжилттэй таарж байгаа. За тэр нь ямар систем бэ гэхээр протон тэгээд тойроод мион бичдэг электроных нь орно. За мион гэдэг нь электроноос ямар ялгаатай бөөм бэхээр ерөөсөл электроноос зүгээр 200 дахин хүнд бөөм. Тэгэхээр 200 дахин хүнд бөөм болчихоор протонтойгоо бүр ойрхон болчихж байгаа байхгүй мион маань. Тэгэхээр бүр өндөр нөгөө нэг энергийн тэр өөрчлөлтийн бүр өндөр наривчлалтай хэмжих боломжтой болоод тэр нь бидэрт буцаад протоны радиусыг бүр өндөр наривчлалтай хэмжих боломжийг олгож байна. Тэгэхээр мионы энэ хэмжилттэй маш сайн таарсан байна гэдгийг гаргасан байна. Тэгэхээр энэ хэмжилт маань эцээст юг хэлж байгаа гэхээр стандарт онолын квант электродинамикийн хэсэг маань бол маш сайн байна тий.
энэ протоны радиусын хэмжээг маш сайн өгч байна. Онлын таамаглалтын туршилттай триллионы наривчлалтай таардаг болсон байна. Протоны радиусын тухай бидэрт маш нарийн тоог гаргаж өгч байна. Хэрвээ энэ тоонууд триллионы наривчлалтай ч байсан хамаагүй жоохон зөрсөн бол триллионы наривчлалтай зөрсөн бол бид нар квант электродинамик гэдэг онолыг ахиж харах хэрэгтэй бол хаана алдаа гарч ив. Энэ онлын алдаагаар уу, тооцооны алдаагаар уу, туршилтын алдаагаар уу гэдгийг ахиж харах хэрэгтэй болно. Гэтэл энэ маань өөрөө туршилт болон онолтой маш сайн таарж ийн гэдэг нь энэ квант электродинамикийн онд бол одоо ч гэсэн бидэрт байгаа хамгийн сайн онол хэвээрээ байгаамаа гэдгийг харуулж байна гэсэн. Тэгэхээр мөн энэ цаашлаад бид нар энэ маш өндөр наривчлалтай хэмжилтүүдийг их хийснээр ялангуяа протон, электрон гэсэн нустрагчийн атомын системүүд өндөр наривчлалтай хийснээр стандарт онолын цааш гэж хэлдэг beyond standard model онолуудыг шалгах боломжийг бас давхар нээж өгч идэг. Нэгсэндээ илүү бидний бас мэдэхгүй зөндөө олон зүйл ертөнцид байгаа шүү дээ. Тэр зүйлүүдийг яаж хэмжих вэ? Дээрэс нь бидний одоохондоо маш олон зүйлийг таамаглалцсан. Гэхдээ яг туршилтаар нарийн батлагдаагүй маш олон онолууд байна. Тэр онолууд маань одоогийн хэмжилтүүдтэй хэр таарж ийн вэ гэдгийг шалгах боломжийг олгож байна гэсэн. Нэгсэндээ онол цаашаа хөгжөхөд дахин нэг юм алхам тус болж идэг гэсэн үг. Тэгэхээр 21-р зуун бол өөрөө юм наривчлалын шинжлэх ухаан болж байгаа. Бүх юмыг бид нар тэрбумны наривчлалтай хэмждэг байсан бол одоо триллионы наривчлалтай хэмжээ гэж байгаа. Тэгэхээр энэ стандарт онолын квант электродинамикийн хэсгийг устрагчийн атом дээр хэмжсэн өнгөрсөн 7 өдрийн хэмжилт бол өөрөө триллионы наривчлалтай таарсан байна. Мөн бидний өмнө хэмжсэн протоны радиусыг илүү өндөр наривчлалтаар авч өгсөн байна. Тэгэхээр ийм гоё сонирхолтой ажил өнгөрсөн 7 өнөг гарсан байна. Мөн 2 сарын 28-ны өдөр 6 гарын цуглаана чагсаалаа үзэхээ мартаоцай. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаачлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.